За төрийн аудит бол татвар төлөгчдийн мөнгийг зөв үр дүнтэй зарцуулж байгаа эсэхэл хан баталгаажуулдаг газар байгаа. Тэр ч үүднээс Монгол улсад хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд төр бол хяналт тавих нь зүг байна. Тэгэл бид нэг томоохон төслүүд эхэлдэг ямар үр дүнгүйгийн дараа нь ингээд хилцээ сууж яадаг нь бол үндсэндээ өнгөрсөн мөрөөнөөс цуун үрж чадах ялгаагүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ орж ирж байгаа саналуудыг бол дэмжиж байна. Энэ дээр нэмж саналууд оруулмаар байна. Тэгээ манай гишүүд хэлж байна л да сая ингээд тэр шинэ оршоо хөтөлбөр за дээрээс нь одоо ингээд тэр газрын бас жидүү гэдэг. Яг үүндээ бол шинэ оршоо малчны хотод тэр суманд үйлдвэрлэлийг бий болгох зорилготой ажлын байрыг бий болгох зорилготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой гэж байгаа шүү дээ. Хөдөө сумуудаар айлуудаар очиход л тийм асуудал өрөөсөө алга байна. Энэ жил ингээд эргэн төлөлтөнд хийгдэж байгаа. Тэгээ энэ хөтөлбөр хэрэгжээд явж байгаа байхгүй цааш та. Тэр юу гэдэг нэг ийм үр дүнгүй ажлыг ингээд цааш нь явуулах нь зөв юм уу? Энэ татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. За дараагийн асуудал энэ орж ирж байгаа саналууд дээр байгаа орон нутгийн гээд тэр тусмаа нийслэлийн асуудал байна. Энэ нийслэлээр бол онцгой анхаарах шаардлагатай болсон. Маш өндөр дүнтэй томоохон төслүүд ингээд ороод ирдэг. Энэ чинь эргээд татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Тэр дураараа шууд одоо ингээд цалин нэмждэг. Одоо тэр түүхий ажилчдын цалин 3.5 сая гэдэг. Яг энэс болж одоо Монгол улсын энэ жилийн одоо төсөв хүндрэхэд энэ нөлөөллөө шүү дээ. Яахлаараа гудамд цэвэрлэгч хийж байгаа хүнээс багш нарын эмчнэр дор цалинтай байдгийг гэдэг л асуудал явлаа шүү дээ. Сая өдөр орнотх сумдад ажиллаад ирэхэд яг ийм асуудлыг ярьж байна. Бүх төрлийн албан багш нар ярьж байна. Ажилчид ярьж байна. За багш нарын цалин нэмчлээ. Одоо төрийн энэ албан багшны ажилчид цалингаа яах? Бид нар яаж амьдрах? Бид нар өөр хүмүүс, бид нар өөр тусдаа олсууд юм уу гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр ийм одоо бодлогогүйгээр ийм хийж байгаа ажлуудыг бол бид нар одоо тасан зогсоох хэрэгтэй. Тэр тусмаа нийслэлээр анхаарах хэрэгтэй байна. Одоо гисхээ ахлагч гэдэг те хэдэн мянган хүн гинэ те бүтцэд байхгүй оронтой байхгүй улсуудыг баахан гаргаж ирээд ингээд цалинжуулсан. Тэгээ нөгөөдөл нь ямар ажил хийдэг вэ? Ерөөсөө ухуулагч намын ухуулагч хийж байдаг. Гисхээ ахлагч нэртэй хэдэн мянган 3000 2000 ингээд тоог юм мэдэхгүй. Гэх жишээний ийм асуудлуудыг одоо бид нар зогсоох шаардлагатай болсон. Одоо тэр томоохон төслүүд дээр бол бид нэр үнэхээр одоо төрүүлж ороод энэ одоо бодиттой одоо өргөөчтэй гэдэг бол хян шалгах нь зүг байна. Нийслэлтэй холбоотой асуудал дээр нэг ийм асуудал байгаа нь энэ орон нутаг дээр ер нь орон нутгийн иргэдийн хурл бол нөгөө эрх хэмжээнийхээ хүрээнд бас ингээд олон шийдвэрүүд гаргаад тэр нь ингээд төсөв дээр нь бас ачаал болоод тэгээд орлого зарлагынх нь улсын төсвийн хязгаар баталсан нөгөө тооны хязгаараас энэ төр бас зан давцсан юмнууд манай дээр бас байгаад тэгээ бид нар тэрэн дээр бас ингээд арга зүй юмаа бол ингээд хараад байгаа. Саяын таны ярьсантай холбоотой асуудлуудыг бид нар энэ нийслэлийн аудитын газрынхаа хэмжээнд энэ яаж батлагдаж яаж нэмэгдсэн гэдэг энэ санхүү талаасаа бол завсрын аудит болоод жилийн аудитынхаа хүрээнд бол гаргаж ирээд ингээд танилцуулагдана. За шинэ хоршоотой холбоотой асуудлаар түрүүн би бас хэлсэн энэ жилийнхаа сэдвийн хүрээнд бол оруулж ирээгүй. За бид нар ингээд сэдв ингээд болж игэл ингээд олон сэдвээр нэмэх одоо биднэрт юу байгаа боловч яг ингээд хөрөнгө мөнгө хүн хүчний хувьд бол бид нар ингээд нөгөө тооцоод үзэхээр одоо бид нар энэ сэдвээ хүн хүчээ тооцохтол бид нар хүрэхгүй байх чинь те. Яг тэгэхээр зэрэг сая төсвийн тодтоглоор манайх 9% ингээд оронтойгоо нэгдүгээр тасагта 54 хүн хасагдсан. За хоёрдугаард энэ жилийн төсөв маань батлагдахтал 6.2 тэрбумаар бол жишээл хасагдаж батлагдсан байж байгаа. Тэгээ ингээд нөгөө хүн хүчтэй холбоотой асуудлаа хүн өдрөөр тооцоод үзэхээр одоо ингээд нарийн тооцоод үзэхээр бидний ачаал бол жоох хүнд байгаа. Энэ нь болохоор зэрэг эргээд нөгөө аудитын чанарт нөлөөлөхөөс ахуулаад ингээд олон сөрөг үр дагаврууд үүсэж байгаа учраас бид нар өөрсдийнхөө болцоонд энэ жилийн энэ сэдвийг бол оруулж ирсэн байж байгаа. Тэгээ наривчлаад явал бид нар их дэлгэрэнгүй тооцоо мэдээлэл бас танилцуулах болцоотой юм аа. За сэдвүүдийг бол дэмжиж байгаа. Сэдвүүд дээр нэмэх асуудлууд байна. Энэ шинэ оршоо хөтөлбөрийг бол оруулж ирэх хэрэгтэй. Тий. Энэ том төслүүдийг бол тий аудит хийгээд ер нь эхнээс юмыг баталгаажуулаад явах нь хаана зөв шүү дээ. Бид нэр одоо төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тийм учраас татвар төлөгчдийн мөнгийг тэр их том төсөл том одоо зүйлүүд рүү
орох тусам бол хянжих ёстой. Дээрээс нь орон нутгт өмчтийн төрийн өмчтийн компаниудыг бол заавал өргөгөөж ийн. Тэгээд одоо бас манай гишүүдийн гарч байгаа саналтай яг нэг язгаа авахгүй. Яг одоо хувийн хвшилтэд өрсөлдөх тийм нөхцөлийг бол бүрдүүлжүүлэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр нь бол татварлагчдын мөнгийг бол тэгж өрлөн загнажлах болохгүй. За энийг одоо бүр онцгойлон та анхаарч одоо яг ямар одоо ажил арга хэмжээнд дээр оруулаад ирээч. За төрийн өмчт компаниудын алдагдaltaй ажиллаад байгаа асуудал байгаа. Ашигтай ажил бүрэн болцоо байгаа тийм. Тэгэхээр энэ тал дээр одоо бас их тусгайлан одоо бүр яг төрийн өмчт орон нутгийн өмчт компаниудын өргөсгийн тал дээр одоо санал оруулж ирж байна. Гэсэн юм санал байна. За нийслэлээр бол тэр хэсгийн ахлагч гэдэг бүр нэр зааж байгаад оруулмаар байна. Хэсгийн ахлагч. Энд чи өөрөө юу хийж яах нэхэр хуулагч байгаад байна шүү дээ. Нэг нам 4 жил хуулах хийчихэд сонгуульд ороод байна. Бусад энэ намууд нь жижиг намууд нь ямар ч хул өгчгүй гүн чи ямар байдал юм. Шудраг сонгуул муу юм уу? Энэ ардчсан орн муу юм уу? Бид нар ийм л юм ярьж шүү дээ. Тэгэхээр эн чи өөрөө маш том ноцтой асуудал байгаа байхгүй юу? Тэгээ энэ асуудлыг одоо тусгайлан оруулж ирээч. Гэсэн ийм саналуудыг хэлэх гэсэн. Тэгээ та бүхэн бас саналуудаа нэгтгэхэд хизээ санал хураалах юм те. Би бол саналаа нэгтгэж санал хураалтанд ормоор байна. Тэгэхгүйгээр бол одоо бидний хувьд санал бол орохгүй. Ийм байдлаар бол санал хураалтанд орохгүй. Тэгээ ийм санал хэлэх гэсэн. Тэгээ хэдүүлээ одоо бас нэг ажлаа хаана тэг хийсэн шиг юм ярина шүү дээ. Одоо энэ байнгын орон нутгаар харна л да. Арчилсан байхад эрт үрдүүлж штэ. Тэ. Яг үндэ бол бид нар яг энэ улс төрчсөн ийм өвөөгөө төсөө хян шалгахгүй энэ асуудлыг бол батлахгүй. Тэр суу нийслэлийн хэсгийн ахлагчийг энийг бол зогсоох ёстой. Ийм замбрааг татварлагчдын мөнгийг үрдэг. Тэгэд намын ажил хийдэг 4 жил хийдэг. Энэ ажлаа дасан зогсоох ёстой. Энэ зааланд олон намын төлөөллүүд сууж байна. Бид нар шулдаг өрсөлдөөн, нарчлал хүний эрх чөлөө сонгогдох эрхээ бол эдэлж чадахгүй байна. Битсэн нийслэл дээр. Тэгээ энэ нь бол яг нэг халахвч нэртэй хэсгийн ахлагч гэдэг нэг баах улсууд ингээд 4 жил ингээд ажиллуулсан. Бид нар бол ингээд ямар ч төсөв мөнгө байхгүй. Сонгуул хэрэл ингээд тохиод ордог, бэлтгэл хангацсан ийм нэг төрлийн механизмтай тулдаг. Тэр чинь үднээсээ одоо энэ бол ингээд үр дүнгээ одоо өнөөдөр ингээд үзүүлдэг. Нийслэлээр бол бас жижиг намууд л үнэхээр одоо сонгуульд оролцох болцоог болдог. Тийм учраас энийг бол яг санал хураалгамаар байна. За, санал хураалгыг гэсэн. За, саналын томьёолыг уншиж танилцуулъя. Улаанбаатар хотын хэсгийн ахлагч нарын цалин олгохыг зогсоох. За, энэ чинь За томьёолын дараа нь арай өөрчлөж болох Улаанбаатар хотын хэсгийн ахлагч нарын цалин олголтын байдалд аудит хийх гэдэг тийм томьёолоор найруулгын томьёолоор санал хураая. За дэмжиж байна гэсэн томьёолоор санал хураана. За энэ чи бэлдэх үлээ эхлээд. За санал хураалтанд бэлдсэн байна. За санал хураалт. За 44.4% дэмжигдсэнгүй.